За бид нар Матай номын 5, 6, 7 дугаар бүлгийг онцгойлон үзэж байгаа. Гэтэ ганцхан мэдээж тэр 3 бүлгээр тогтохгүй байгаа. Бид нар Библийг аль болохоор бүхэлд нь хуучин шин гэрээг хамруулж харахыг оролдож хичээж байгаа. Гэтэ та нар нэг зүйлийг үргэлжлүүлэн санаарай. Зарим нь бол нэлээд олон удаа манай суглалтанд явсан байгаа тийм ээ. Таны хийх ёстой ажил, Бурхны хийх ёстой ажил, дээрэс нь номлогчийн хийх ёстой ажил. Энэ гурав нийлжээж бидний дотор төгс ажиллаа хийнэ гэж байгаа тийм ээ. Тэгэхээр та сургалтанд суугаад юуны төлөө вэ? Тэртээ би эзээчтэй бүх юмыг заахгүй. Би өөрөө ч мэдэхгүй бүх юмыг. Филипп багш энэ сургалтыг хийжсэн. Бас бүгдийг та бүхэн зааж өгч чадахгүй, бас бүгдийг мэдэхгүй. Харин таныг Бурхан руу илүү ойртоосоо. Энэ үрийг илүү хөгжүүлээсэй. Бурханыг таньж мэдэх хорхоо насаасаа, тийм ээ. Үнэхээр хүүе эн чинь юу вэ? Би хаана вэ? Тэ хин бэ? Хэдэн он бэ? Тийм нэг дохио асаасаа, Бурхан руу улам ойртоосоо гэсэн зорилго бол бидний суглалтын байнгын зорилго гэж би суглалт болгон дээр хэлдэг байна. Тэгэхээр бид нар үргэлжлүүлээд өнөөдөр Матай номын 5 дугаар бүлгийг дуусгана. Бид нар юуны тухай ярьж байгаа вэ гэж зарим дөнгөж өнөөдөр ирсэн байхыг би харж байна. Бид нар юуны тухай ярьж байгаа вэ гэж. Бид нар сайн мэдээний бүрэн байдлын тухай ярьж байгаа. Бүтэн байдлын тухай ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Матай, Марк, Лук, Иохан 4 номыг харах юм бол Есүс дандаа хаанчлалын сайн мэдээг тунхаглаж байсан. Хаанчлалын сайн мэдээг бүрэн утгаар нь бид нар ойлгож авах юм бол бид нар яг хаанчлалын сайн мэдээн дотор алхаж чадна гэсэн. Түүний сайн мэдээ гэдэг бол зүгээр л Есүс итгэхээр юм гоохаар өгөөд идгийн гэдэг өвдөхлөөр хаяа намайг идгээчтэй. Заримдаа яасны бөөмөд идгээдгүй. Дотоод үлмэг юм. Яг л Бурхан бол бүрэн дүүрэн байдлын Бурхан учраас. Тэгэхээр бид нар дотоод үлмэг ойлгож ирсэн ойлголтуудыг эвдээд ерөөсөө шинэ ойлголт тийм ээ бүр анхнаасаа байсан тэр ориг ойлголт одоо Есүсийн анх уулан дээр заасан Есүсийн анх 12 дагалдагчийг бүр нухаж бэлдэж өгсөн хаанчлалын шинэ мэдээн дотор бид нар алхахын тулд тэр ойлголтуудыг шинчилж байгаа гэсэн үг. Тэгэхээр Матай номын 5, 6, 7 дугаар бүлгийг бид нар яагаад ингэж чухалчилж үзэж байна гэхээр Есүс өөрөө энэ 3 бүлэг дээр уулан дээр заасан сургаалын энэ 3 бүлгийг бүлэг дээр базаад бичсэн байгаа шүү дээ тийм ээ. Есүс өөрөө юу гэж хэлсэн бэ гэхэд за миний та нарт хэлсэн энэ үгсээр та нар амьдралаа барих юм бол та нар хатан дээр өөрийнхөө амьдралыг барьж гинэ гэсэн үг гэж хэлсэн маа. Түүнээс бүхэл бүтэн Библиэлд гээгүй 5, 6, 7 энд яригдж байгаа зүйлс мэдээж бус нь бүгд чухал. Энд яригдж байгаа зүйлс дээр та нар амьдралаа барьчих юм бол за тэгэл болоо. Ерөөсөө тэр бол хат юм аа гэж хэлсэн маа. Тийм учраас бид нар онцгойлоод тэгээ бид нар миний мэдхийн Филипп багш нэлээд эртнээс Матайг ярьж эхэлсэн маа. Тэгсэн хэрнээ бид нар дуусаагүй. Тэгээ хэрэг та сүнстэй байгаад тарих толгойгоо ажилласан бол та бас 2 сарын 20-оос хойш өнөөдрийн хүртэл бас бараагүй л яваа байх ёстой яг үнэндээ бол өнгөрсөн сургалтын чинь юм идээл явж байгаа. Би хүртэл идээл явж байгаа. Энэ бол үнэхээр дэндүүгүй юм аа. Үнэхээр дэндүүгүй юм. Тийм учраас бид нар ойлгох ёстой. Тийм учраас бид нар энийг илүү их Бурханаас илчилж авах хэрэгтэй. Матай номын 5:33-аас 48-ыг өнөөдөр бид нар ярина. Тэгээд хаанчлалын мөн чанаруудын тухай өгүүлсэн маа. Бид нар хаанчлалын мөн чанаруудыг мэдэх ёстой. Өнөөдөр бид нар бүх ойлголтуудыг мөн чанар руу ороод шин төвшин дээр гаргаж ойлгох ёстой. Тэгэх юм бол бид нар дээшээ татагдана. Тийм биз дээ. Исая номын 55 дээр Бурхан хэлсэн маа. Миний бодол та нарынхаас дээгүүрээ гэж. Би бодохдоо би бүр ялах итгэж байхдаа би юу гэж бодож байсан бэ гэхээр бүр сувда миний бодол чинийхээс дээгүүр. Тийм болохоор чи зүгээр наа тавьдал мөлхөө байжээ. Хизээч чи миний боддог руу очиж чадахгүй гэж хэлж байна да гэж ойлгодог байсан. Харин Бурханыг таньж мэдэх тусам тийм биш. Миний бодол ийм дээгүүр, харин чиний бодол тийм доогуур. Тийм учраас би чамайг миний бодлыг боддог болоосоо гэж хүсэж байна. Тийм учраас Бурхан Библийг бидэнд өгсөн. Тэр өөрөө юу боддгоо мэдүүлэхийг хүссэн. Тэр өөрөө юу хүсдгээ мэдүүлэхийг хүссэн. Бид нар тийм ээ бүх ойлголтуудыг өөрчлөх ёстой юм аа. Бүгдийг өөрчлөх ёстой. Буруу биш. Харин хангалтгүй тэр. Үнэхээр хангалтгүй. Жишээлбэл итгэл байна. Хайр байна. Уучлал байна. Гэмшил байна. Ямар дотоод улмыг ойлгож ирсэн учраас бид нар хийж чаддаггүй байсан байгаа байхгүй. Жишээлбэл итгэл байна тийм ээ. Еврей номон дээр юу гэж хэлсэн гэхээр агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун гэсэн маа. Бидний итгэл агуу шагналтай. Тэгсэн мөртлөө Есүс
Матай номын 6 дугаар бүлэг дээр хүс та нар юу идэх вүлээ, юу өмсөх вүлээ, юу одоо уух вүлээ гэж битгий санаа зовооч гэсэн. Тэгэхээр бидний Есүс Христэд итгээд өнөөдрийг хүртэл амьдарч явсан итгэл болохоор зэрэг нэг л өөр итгэл байсан. Тэр итгэл юу вэ гэхээр зэрэг бүх юмыг би өөрийнхөө хүслээр хийхийн тулд ашигладаг. Зүгээр нэг тийм одоо мотор миний хувьд. Тэр мотор заримдаа шатна. Аваа. Би одоо хэн байдгийг Сара гоё машинтай болсон байна. Би яагаад болтгон би аваа. Сараа бол үнэн бузар эмэгтэй. Гэтэл би таны хүүхэд би яагаад тийм машинтай болж болдгүй. Би юу н итгэж байна. Тэгээд гоё машин зардаг газар очиод аваа. Би энэ машиныг авлаа. Би итгэж байна. Тэгээд тэр чин дугаа байхгүй. За юу сүмдэрээ очиод би итгэлээрээ нэг машин сонгоцсон байгаа. Одоо би тэрийг итгэлээрээ аавна. Эцсийн бүлэгт юу болдог вэ гэхээр дуугүй завиндаа суугаад нөгөө эрэгт очоорой гэсэн чинь Петр замаасаа усан дээр алхдаг болоод алхсан штэ. Тэгээ хоёр алхсан л да илүү алхаж чадахгүй юм чинь угаасаа. Хүн усан дээр алхдаг байхаар бүтээгдээгүй. Тэгээд тэр живсэн штэ. Харин бурхан агуу нэгүслэрээ түүнийг аварсан байгаа. Тэр шиг эцсийн бүлэгт бидний тэр итгэл болохоор өрөнд оруулаад тэгээ бид нар за бурханы хүсэл биш вэсийн байлгүй дээ гэд өнгөрдөг. Бид нар дандаа нэг юм бүрхэг амьдэрдэг. За ингэчүүл болчих واخ итгэлээрээ. Ингэчүүл тэгчих واخ итгэлээрээ. Энэ л ийм юм шиг байна итгэлээрээ гэдэг дахиад. Харин хаанчлал дотор итгэл огт өөр. Ихтэй байна штэ. Зүгээр би л энийг мэдэж аваагүй. Үнэхээр сэтгэл минь амарс. Хэрэгтэй хэрэггүй юмд итгэж тэгж өөрөөгөө самарч тийм ээ санхүүгээж илгээр нь мөлхүүлж явах шиг хэрэггүй юм байхгүй. Тэр бурхан нэг юм харуулсан бол тэр нь л итэг. Тэгээгүй. Би тэгээд хаанартай хамгийн эхлээд юуны тухай ярих гэж байна. Та Иремья номын 28 дугаар бүлгээ гаргаад бэлтэж. Матай номын 5 дугаар бүлгийн 33-аас эхлээд гарч байгаа юм. Есүс юуны тухай ярьж эхэлж байна гэхээр зэрэг хуурамчаар бүү тангаргал гэж хэлж байгаа. Тэрийг хараад байгаа юм. Эртний хүмүүст хуурамчаар бүү тангаргал харин эзэн дамлснаа биелүүл гэж хэлснийг та нар мөн сонссон. Харин би та нарт хэлье юугаарч бүү тангаргал тэнгэрээс болохгүй. Учир нь энэ бурхны сэнтэй юм. За Есүс энэ чинь нэг юм ярьж эхэлж байгаа. Хуурамчаар битгий тангаргалаа. Бидний санаа юу вэ гэхээр зэрэг ерөөсө хуучин ойлгодог байсан юм а түр хажууд дэш нь 50 гэсэн шүү дээ тийм ээ. Хуучин ойлголтоо зүгээр хажууд дэш нь 50. Харин Есүс энэ хинт юу гэд хэлээд байгаа тэр санааг нь бариад авчих юм бол тэр санааны дагуу бид нар ярьж байгаа зүйлийг нь ойлгох боломжтой. Тэгэхээр Есүс уулан дээр энэ сургаалыг зааж ирсэн. Тэр хинт зааж ирсэн бэ гэхээр дараад нь Пентекостийн өдөр тэр сүмийг төрүүлэхээр бэлдэж байгаа 12 дагалдагчийг сонгож аваад тэр хүмүүс заасан ба. Энийг бид нар ихлэ мэдчих ёстой. Есүс энд хэлэхдээ үгүй олон толгой битээр. Зүгээр л за эсвэл үгүй бай. Өөрөөр хэлбэл Есүс нэг дарч байгаагүй. Өөрөөр хэлбэл Есүс юу тухай ярьсан бэ? Маш их зоригийн тухай ярьсан. Маш их зоригтой байх, бат итгэлтэй байх. Тэгэхээр би түрүү хэлсэн тийм ээ. Угаасаа итгэл гэдэг зүйл байна шүү дээ. Хүнээс зориг шаарддаг. Та нар мэдчихэл байгаа тийм үү? Бид нар ямар нэг юм итгээд хийхэд бид нар дандаа зориг шаарддаг. Хүш бид нар зөв итгэлээрээ Солонгос явъя. Ямар ч мөнгө зөнгө байхгүй шүү дээ бид нарт. Бурхан явж гэж хэлээгүй байна. Тэгтэл бид нар яаж яах вэ? Ерөөсөө явъя. Ер нь итгэл байхад уулыг нүүлэгдэг юм лээ. Муухралтай бид нар чинь айгүй муухар байхгүй. Тэгээ бид нар Солонгос явах гэж дахин. Тэгэнгүүт зарим нэг хүнтэй уулзчихлаа. За мөнгө төгрөг зээл боломжтой гэнэ. За энэ бол гацаагүй эзэн өгсөн юм байна. За найзуудаа залбираад байгаа би Солонгос явах гээд байна шүү гэ. Тэгээ бид нар ингэж байгаа юм байна л да. Сүнсний ертөнцид тал талаас залбираад ингээд чихээдээ. Солонгосын элчин рүү мөнгө гэж визтэй өнөөдөр эзэн минь виз дарж байгаа нэг гарыг өрөөгөө бид нар ямар нэг юм л ингээд дүлхэл зовоод байгаа байхгүй. Харин хэрвээ бурхан харуулад өгсөн бол хүш хинч залбирах шаардлагагүй бөгөөд хинээс ч та юу ч гуйх шаардлагагүй. Учир нь тэнд бурханы ажил хийгдэж байгаа болохоос биш. Та хэвээр нэг юм олж долоох гэж зүтгээд байгаа юм биш. Тэгвэл аль аль тохиолдолд зориг хэрэгтэй гэвэл үнэхээр хэрэгтэй. Тэгвэл бид нар бурхан зааж өгсөн зүйлийг харах юм бол бидэнд нэг зориг хэрэгтэй болно. Бурхан харуулаагүй. Зүгээр би өөрийнхөө харсныг хийх гэдэг бидэнд бас нэг өөр зориг хэрэгтэй болно.